За тэгэхээр утааны эсрэг хамттай хөгжцөхөө гэдэг жижигхэн төслийг бид нэр хэрэгжүүлээд явж байгаа. Тэрний маань одоо эхний шат маань утааны сенсор одоо хамгийн хэм зардалтайгаар бүтээх байсан. Тэгээд анхны загвар маань нөгөө алууны сан дотор хийжсэн бол хоёр дахь загвараа бид нэр энэ хоолын сан дотор хийж байгаа. За ерөнхийдөө болох юм бол одоо энэ хоёр дахь загвар маань өмнөх загвараас юу ямар даваа талтай вэ гэхлээр хамгийн түрүүнд болохоор бид нэр одоо датагаа сервер рүү шилжүүлж чадхааруулсан. Яагаад гэхээр энэ хэрэгжилж байгаа энэ одоо шинэ хавтан маань ESP8266 гэдэг энэ хавтан маань өөрөө Wi-Fi холбогддог. Тэгээд Wi-Fi холбогдоод датагаа шидэж болдог байгаа. Тэгээд шидсэн датагаа бид нэр одоо API утаа цэгийн мэн гэдэг сайтн дээр цуглуулж байгаа. За яг одоогийн байдлаар бол бид нэр PM1 2.5 10 тэгээд SO2 O3 NO2 CO NH3 гэсэн элементүүдийг үзэж байгаа. Мөн түншлэн температур болон чийгшлийг үзэж байгаа маа. Тэгээд энэ сенсор маань минут тутам нэг дата илгээхээр кодчлогдсон байж байгаа. Тэгээд яг код дээр өөрийнхөө Wi-Fi-ийн мэдээллийг юусны пассвортыг оруулж өгөөд мөн кодон дээр өөрийнхөө байршлыг latitude longitude-тай цуг нь одоо урт төрөөрөөр нь оруулж өгөөд тэгээд энэ мэдээлэл маань энэ үндсэн сайт руу маань ирдэг байхаар бодож хийгдсэн байгаа маа. За тэгэхээр өмнөх сенсоруудаас ямар даваа талтай гэхээр нэгдүгээр бид нэр дэлгэцээ Nokia 5111 дэлгэц болгож өөрчилсөн байж байгаа. Энэ маань өмнөх дэлгэцээс 2000 төгрөгөөр илүү үнэтэй боловч мэдээлэл гаргах боломж нь илүү их. Тэгээд илүү жижигхэн маш бага тог зарцуулдаг. Дээрээс нь маш цөөхөн кабелаар хавтан руу холбогддог болохоор бусад юмнуудыг холбоход илүү боломжтой болж ирсэн байж байгаа. Энэ ESP8266 хавтан болохоор Wi-Fi холбогдохоос гадна асар олон боломжтой. Тэрнээс гадна одоо input output pin одоо тийм олон биш. Тийм болохоор бидэнд их хэмжээний input output хэрэгтэй болсон. Дээрээс нь энэ маань зөвхөн нэг шиг аналог инпуттэй буюу одоо элемент мэдэрч байгаа энэ аналог сенсоруудаас одоо энэ сенсоруудаас ирж байгаа мэдээллийг ганцхан авах боломжтой байсан. За тэр асуудал болохоор бид нэр өлцгийн маань явуулсан MCP 3008 гэдэг модуль үндэслэмжтэйгээр мэдэрч байгаа. За тэгээд нэмж өөрчлөгдсөн хүмүүс DHT22 гэдэг температур болон чиглэл мэдэрч байгаа. Энэ нь болохоор ямар даваа талтай юм бэ гэхээр өмнөх DHT11 маань зөвхөн нэмэх градус болон одоо тодорхой хэмжээний чиглэлийг ямар нэг наривчлалгүйгээр бүхэл орноор илэрхийлдэг байсан бол одоо энэ сенсор маань өөрөө 100-ийн наривчлалтайгаар нэмэх хасах 20 илүү 30 бараг 50% илүү хасах 50-аас нэмэх 50 илүү тийм одоо хүрээнд асуудалгүй ажилладаг байгаа. За энэ болохоор озоны сенсор MQ131 гэдэг сенсор. За энэ болохоор 5 вольтээр ажилладаг, 6 вольтээр ажилладаг. Гэхдээ 5 вольтээр ажиллаж болно гэсэн байгаа. 6 вольтээр ажилладаг гол шалтгаан гэх юм бол энэ өөрийгөө халаахын тулд 6 вольт ашигладаг гэж байгаа. За энэ болохоор MQ136 буюу SO2-ыг мэдэрдэг сенсор гэж байгаа. За энэ сенсор нь болохоор ерөнхийдөө сульфид оксидыг мэдэрнэ. За энд болохоор MCS за жишээний нараад MICS гэдэг компани ордог 6814 гэдэг сенсор. Энэ ямар ичдтэй юм бэ гэхээр энэ өөрөө та бүхэн харж байгаа CO, NH3, NO2 гэдэг 3 төрлийн датаг нэг дор шууд мэдэрдэг тийм сенсор байж байгаа. За тэгээд дотор талтай болох юм бол энэ маань одоо тийм байж байгаа. За энэ харагдаж байгаа энэ дотор жижигхэн чип байж байгаа. За энэ чип нь болохоор нийт 8 ширхэг аналог датаг боловсруулад ерөөга хавтан руу илгээх чадвартай тийм сенсор байж байгаа. Тэгээд энэ одоо хамгийн сүүл биднээс ашиглаж байгаа хамгийн том өөрчлөлт хийсэн. Одоо өмнө нь болохоор бид нэр шинэ юу гэдэг нь PPD 42 гэдэг сенсорыг ашиглаж байсан. Тэр нь болохоор ерөөсөө зөвхөн гэрлэлээр тоосон цэрийн нэвтэрчлийг мэдэрдэг байсан бол энэ нь өөрөө ямар нэг юугаар одоо лазераар мэдэрдэг. Дээрээс нь өөр дээрээ энэ одоо сенс байршилсан байгаа болохоор бид нэмж сенс тавих шаардлагагүй. Тэгээд энэгээр агаар нь ороод энэгээр буцаж гарна. Тэр хоорондоо лазераар будаж үзээд агаарын одоо доторх тоосон цэрэг
0.3-аас 10 хүртэл хэмжээнд хэмжиж чаддаг тийм айхтар хэмждэг юм байна. Дээрэс нь энэ маань янз бүрийн төрөл бүрийн тооцооллыг шаардлагагүй. Автоматар өөрөө тооцооллоо хийгээд мэдээлэлээ шууд USB гээр шийддэг тийм одоо өндөр нэвчлэлтэй хэлсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол ингээд 2 дахь хууль маань бэлэн болсон байж байгаа. Одоо өөрчлөх юм гэх юм бол ерөөсөө савын жоохон жижигрүүлт юм уу гэж бодож байгаа. Тэгээд эдгээр сенсорууд маань бүх юм дээр бол байхгүй. Бүх сенсорууд дээр байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь бид тэр доор байгаа PMS 5003 гэдэг утааны тоосон зэрэг хэмждэг тэр төхөөрөмж хамгийн чухал төхөөрөмж. За тэгээд мэдээж чигшил болон температур байж байгаа шаардлагатай. Тэн дээр үндэслэлч бид нэр үндэслэлтэй тооцоо гаргана. За тэгээд ерөнхийдөө болохоор зардлын хувьд гэх юм бол өмнөх сенсор маань ерөнхийдөө за одоо энэ дээр өмнөх сенсор маань одоо нийтдээ болох юм бол 80,000 орчим төгрөг болж исэн. Гэхдээ энэ дээр юу орсон гэхээр нөгөө төрөл бүрийн сенсорууд буюу энэ 3 сенсор орсон байж байгаа. Энэ 3 сенсор маань нийтдээ 177,000. Тэгээд нийт зардал нь болох юм бол өмнөх сенсор маань ойролцоогоор 100,000 болж исэн. Энэ 2 дахь сенсор маань болохоор нийтдээ одоо 94,000 төгрөгийн үнэтэй болж байгаа. Гэхдээ нөгөө босод энэ нэмэлт сенсоруудыг оролцуулахгүйгээр босод нэмэлт сенсорууд нь болохоор нийлээд 122,000 төгрөг болж байгаа юм байна. Тэгээд бүх төрлийн одоо датаг ч яг одоо бүх төрлийн элементийг мэдэрдэг болох юм бол 286,000 төгрөг хэрэгтэй. Зөвхөн гэр доторх биш орчныхоо агаарын таасан зэрэг мэдхийн тулд 94,000 төгрөгийн зардал хэрэгтэй болж байна гэсэн. За тэгээд энэ дээр ингээд ерөнхийдөө үннүүд болон бүх юмуд нь тайлбарлагдсан байж байгаа. Хаанаас авсан ямар үедээ авсан гэдэг. За тэгээд манай төслийн хүрээнд болох юм бол хамгийн ихэнд бид нэр утааны мэдрэгч хийх зорилттой ажилласан. За тэгэхээр ерөнхийдөө утааны мэдрэгчийг бол харьцангуй хямдтай хийж чадсан гэж итгэж байна. За дараагийн болохоор бид нэр цуглуулах датаг бэлдсэн. Одоо вебсайтыг бэлдэнэ гэж хэлсэн. Тэр маань болохоор одоо API утаа маань гэдэг сайтаар яаж байгаа. За энэ дээр болохоор одоо хүссэн хүн өөрөө бүртгүүлснийхэн дагуу түлхүүр аваад түлхүүрээ өөрийнхөө одоо сенсор дээр оруулж өгснийхэн дараагаар ийшээ мэдээлэл нэрдэг болно. За тэгээд цугларч байгаа мэдээллийг бид нэр өөртөө цуглуулж аваад явандаа анализ хийгээ. За одоо ямар нөхцөлд хизээ утаатай болох, хизээ ямар үед болох гэдэг бүгдийг мэдэх боломжтой болно гэж байгаа. За тэгээд утааны эсрэг хамтаа өссөн ярилцлагууд бол явагдаж байгаа. За энэ ярилцлагууд бол сүүлийн үед одоо цөөрсөн байж байгаа. Тэгэхээр утаа өөр алга болчоор хүмүүсийн ярих юм багасчихж байгаа. За тэгээд бид нэр туршилтууд хийнэ гэж төлөвлөж байгаа. Туршилтууд болох юм бол одоо дараа жилээс наашиг болсон. За тэгээд олдсон туршилтууд дээр гарсан шийдлээсээ бид нэр утаа багасаа харах хэмжээг авч чадна гэж итгэж байгаамаа. За тэгээд энэхүү одоо сенсорыг хэрхэн бүтээх, яаж хийх талаар бүгдийг нь хамтдаа орох сайт дээр тавина. Тэгээд тэн дээрээс өөртөө мэдээлэл хараад дуурайж хийх боломжтой. Хинч дуурайж хийгээд гэртээ юм уу гадаанаа байршуулад тэгээд дата цуглуулахад хувь нэмрээ оруулах боломжтой байгаамаа. За ингээд